За сайн байцгаана уу? Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зүйчлэх үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 2 сэдв 2-4. Сургалтын материал боловсруулах. За хичээлийн презентац боловсруулах арга зүй. За презентац гэж юу вэ? Презентац гэдэг нь мэдээлэл, үзэл бодол, хичээл, тайлан зэргийг тодорхой бүтцтэй, ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэх, дамжуулах мультимедиа хэрэгсэл юм а. Энэ нь сургалтын агуулгыг визуал, яриа хослуулан хүргэх үр дүнтэй арга юм. За, презентац боловсруулах нь орчин үеийн боловсролын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд сургагч багшийн мэдлэг ур чадварыг бусдад үр дүнтэйгээр дамжуулах гол хэрэгслүүдийн нэг юм а. Презентац нь зөвхөн мэдээлэл дамжуулах төдийгүй сургалтын зорилгод нийцсэн бүтцтэй, уялдаа холбоотой, сонирхолтой, ойлгомжтой байдалтай байх шаардлагатай мультимедиа хэрэглэгдэхүүн юм. За, презентацийн төлөвлөлтийн үндсэн үе шатууд гэдэгт нэгдүгээр үе шат нь сэдвээ тодорхойлох, хоёрт нь зорилго тодорхойлох, гуравт нь агуулгын бүтцээ төлөвлөх, дөрөвт нь слайдын тоо, төрлөө тодорхойлох, тавт нь дизайн төлөвлөлт зэргүүд багтана. Презентацийн агуулгыг логик дараалтаагаар төлөвлөх нь үр дүнтэй танилцуулга бэлтгэх үндэс болдог. Агуулгын бүтцэд оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэх мэт хэсгүүд багтах ба гол санаа болон дэд санаануудыг үе шаттайгаар өрнүүлэх нь ойлголтыг гүнзгийрүүлэхэд тустай. Энэхүү үе шатанд слайдын тоо, төрөл хэлбэрийг тодорхойлох шаардлагатай байдаг. За, дизайны зарчмуудыг оновчтой ашиглах нь суралцагчийн анхаарлыг төвлөрүүлэх, ойлголтыг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлдэг. Презентацийн дизайн боловсруулахдаа фонт, өнгө, дүрс, мэдээллийн хэмжээ харьцааг зөв хослуулах нь танилцуулгын үр нөлөөг эрс сайжруулдаг болохыг онцолсон. Тухайлбал 6-г үржих 6 дүрэн буюу нэг слайд дээр 6 мөрөөс илүүгүй мөр бүр 6-аас доош үгтэй байлгах нь мэдээллийн хит ачааллаас сэргийлэхэд чухал нөлөөтэй байдаг. За, хэрэглэгдэх техник ба програм хангамж. Давуу тал нь хичээлд өргөн хэрэглэгддэг график, диаграм, дуу, видео зэрэг мультимедиа нэмэх боломжтой. Онлайн орчинд багийн хамтын ажиллагааг хөнгөвчлөдөг, хуваалцах, хамтран засах боломжтой. Загварчлалын хувьд дэвшилтэт инфографик болон визуал элементүүдийг хялбар оруулах боломжтой. Хөдөлгөөнтэй динамик слайд бүтэц ашиглан сэтгэлд хоногших, танилцуулга бэлтгэхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн презентац боловсруулахдаа зорилттой бүлгийн шинжилгээг хийж, тэдний нас, боловсролын түвшин, техник хэрэгслийн хүртээмж, суралцах хэв маягийг харгалзан агуулга болон арга зүйг тохируулах шаардлагатай. Жишээлбэл, насан туршидын сургалтанд визуал хэрэгсэл кейсээр суурилсан слайдууд илүү үр нөлөөтэй байдаг бол сургуулийн сурагчдад богино бичлэг зурагт суурилсан слайд илүү тохиромжтой байж болно. Хичээлийн слайд бол сургагч багш нарын сургалтын агуулгыг суралцагчдад хялбаршуулан ойлгуулах, анхаарал төвлөрүүлэх, мэдээллийг дистаралтай дамжуулахад ашигладаг гол мультимедиа хэрэгсэл юм а. Үүний бүтэц, дизайн, өнгөний зохицол нь зөвхөн гоо зүүн элемент бус суралцагчийн сэтгэл зүй, танин мэдхийн үйл явцад шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж өгдөг. Судлаач Майер мультимедиа сургалтын онолд өнгө хөдөлгөөнт дүрс, дуу, авиа зэрэг визуал элементүүд нь мэдээллийн боловсруулалт, анхаарал хандалт, санах үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг болохыг онцолсон байдаг. Өнгө нь хүний тарих, анхаарал, сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг. Танин мэдхийн дохио бөгөөд сургалтын слайд боловсруулахад оновчтой ашигласнаар мэдээллийн ойлголт, хүлээн авалт сайжирдаг. Тухайлбал хөх өнгө нь тайвшруулж анхаарал төвлөрүүлдэг бол улаан өнгө нь анхаарал татаж яаралтай чухал мэдээллийг илэрхийлдэг. Ногоон өнгө нь тэнцвэр итгэл төрүүлдэг учраас дүгнэлт, санал, хариу тайлбар зэрэгт тохиромжтой байдаг. Шар өнгө нь
эерэг идэвхтэй сэтгэл төрүүлдэг учраас бүтээлч санаа асуулт тавих үед хэрэглэгддэг бол саарл өнгө нь төвийг сахисан байдлыг илэрхийлж дэвсгэрт ашиглахад тохиромжтой байдаг. Слайд дотор өнгө зөв ашиглах нь мэдээллийн бүтцийг харааны хувьд ялгаж суралцагчийн хүлээн авах дарааллыг удирдахад тусалдаг. Үүнийг харааны иерархи буюу визуал шатлал хэмээн нэрлэдэг. Жишээлбэл сэдэв болон гарчигт тод өнгө, үндсэн агуулгад дунд зэргийн контрасттай өнгө, нэмэлт тайлбарт саармаг өнгийг хэрэглэснээр анхаарал хандалт зөв чиглэдэг. Өөрөөр хэлбэл өнгө бол мэдээллийн агуулгыг уялдаа холбоотой, цэгцтэй, ойлгомжтой байдлаар зохион байгуулах хэрэгсэл болдог. Үүнээс гадна өнгөний сонголт нь зөвхөн өнгөний төрөл биш, контраст, нэг төрлийн мэдээлэлд нэг өнгө хэрэглэсэн уялдаа, бүлэглэл үүсгэх зорилтод ялгаа, процесс эсвэл цаг хугацааг илэрхийлэх өнгөний шатлал зэрэг хүчин зүйлстэй уялдаатай байна. Жишээлбэл шаталсан алхмуудыг дараалсан өнгөөр ялган цэнхэр, ногоон, шар гэх мэт хэрэглэснээр суралцагч тухайн үйл явцыг илүү амархан ойлгож цээжлэх боломж бүрддэг. Харьцуулт хийх үед хоёр мэдээллийг эсрэг өнгөөр харуулах, жишээлбэл улаан ба хөх. Энэ нь мэдээллийг хурдан ялгаж харахад нөлөөлдөг. Гисэн хэдий ч өнгөний буруу хэрэглээ нь мэдээллийн ойлголтыг сааруулж анхаарал сарниулах, хит ачаалал өгөх, эсвэл сөрөг сэтгэл зүй үүсгэх эрсдэлтэй. Үүнийг багасгахын тулд сургалтын слайд боловсруулахдаа дараах зарчмуудыг баримтлах шаардлагатай. Нэгдүгээрт, нэг слайд дээр хит олон өнгө хэрэглэхээс зайлсхийж, үндсэн 2-3 өнгө, нэмэлт элементэд 1-2 өнгө ашиглах нь зохимжтой. Хоёрдугаарт, фонт болон фон хоёрын ялгаа хангалттай байх ёстой. Гуравдугаарт, нэг төрлийн мэдээлэлд ижил өнгийг тууштай хэрэглэснээр уялдаа холбоо бий болгоно. Мөн тод өнгө, неон өнгө, хурц улаан гэх мэтийг хэтрүүлэн хэрэглэх нь нүд ядраах, хүлээлтийг буруу өдөөх шалтгаан болдог тул онцгой нөхцөлд ашиглах нь зүйтэй. Дүгнэж хэлбэл хичээлийн слайд дэх өнгө нь багшийн мэдлэгийг зөв оновчтой хүргэхэд дэмжлэг үзүүлдэг. Суралцагчдын анхаарал, ойлголт, сурах үйлдэлд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм а. Өнгийг зөв төлөвлөж, оновчтой ашигласнаар хичээлийн үр нөлөө сайжирч, суралцагчид мэдлэгийг илүү гүнзгий, бүтээлч байдлаар хүлээн авах бололцоог бүрдүүлдэг. Слайд унших биш, харуулах хэрэгсэл. Багш яриагаа дэлгэрүүлж, слайд зөвхөн чиглүүлж байх хэрэгтэй. Анхаарлын цэгийг тогтоох гэдэг нь болд, айкон, өнгө, хөдөлгөөн зэргийг зөв ашиглахыг хэлнэ. Туршиж үзэх ба хугацаанд багтаах нь презентацийг урьдчилан турших, хугацаанд багтаах эсхийг шалгах. Суралцагчд руу чиглэсэн дизайн нь танин мэдхийн ачааллыг багасгах, анхаарал сарнихаас сэргийлдэг. Эцэст нь презентац бол зөвхөн мэдээлэл дамжуулах биш, суралцагчдын анхаарал, ойлголт, сонирхолд чиглэсэн, боловсруулалттай, сургалтын зорилгод чиглэсэн үр дүнтэй хэрэгсэл байх ёстой. Сайн бэлтгэсэн презентац нь багшийн яриаг дэмжих, суралцагчийн анхаарлыг төвлөрүүлэх, хичээлийн үр дүнг нэмэгдүүлэх чухал нөлөөтэй болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг.